Жишээ нь та би бурханд итгэдэггүй гэж хэллээ гэж бодъё. Гэвч би бурханд итгэдэггүй гэж хэлэх тэр хүчийг танд хэн өгсөн байх вэ? Та би бурханд итгэдэггүй хэмээж байна. Гэвч ямар нэг зүйл тохиолдоход та юм ярьж чадхаа болж болно. Бүхий зүйлтэн зогсно. Тэгвэл би бурханд итгэдэггүй гэж зүрх зоригтойгоор хэлж чадах тэрхүү хүчийг танд хэн өгсөн байх вэ? Та би хэрхэн ярьж чадаад байна? Надад энэ хүчийг хэн өгсөн юм болоо гэж бодохгүй байна гэж юу? Магадгүй та миний ярих хүч чулуунаас автоматар гарч ирж байгаа гэж хэлэх гээд байна уу? Энэ би яг л чулуу шиг сайхан зүйл гэх гээд байна уу? Гэтэл ярих чадварыг тань дээд өдөрлөг үгүй болгомогц та яг л чулуу шиг л сайхан зүйл болон хувирах болно. Энэ бие тань. Тэгэхээр энэ биеийн үнц нь юунд орших вэ? Би бурханд итгэдэггүй хэмээн үгүйсгэх хүчийг, ярих хүчийг танд хэн өгсөн байх вэ? Тийм учраас бурхангүй үзэлтэн буюу үл итгэгч нарыг нэгдүгээр зэргийн тэнэг хүмүүс гэж үзэх ёстой.